нэг үжий да. Энэ бол манай улсад удаан жил хадгалсан эрхэм улсын дээдэс Амбгай хааны үлдээсэн эд одоо Чингис хаан жаа. Гангшиншин танай алтан улс манай Монголын дээдэс Амбгай хааны үлдээсэн эдийг хадгалаад алдар гавья омог сүрэ үргэлж мажуулдаг гэсэн биз дээ. Энэ бол Монгол хүнээ хүлчгүй бүрх ичгүр гутаал. Тиймд манай хаан тэр холоос танд тусгайлан хөргүүлж гэнэ. Хэрэггүй. Чи Амбгай хааны үлдээсэн эдийг авчираад эхмэлэн тахид тав. Аль нэг өдөр би өөрөн кайфанч нь очиж авчих юм. Болно. Ах төлөгч нь хатан голыг гатал дийлэхгүй байх та. Хүлээч. Монголын морьт чиргийг ямар барихвартай хашид дийлхийг чи харж байгаарай. Тийм бол Чингис хаан найрамдах санаагүй байна гэж би хаантандан айлтгах хэрэг болжээ. Санаатай. Нөхчл нь танаас шандун хөвий болоод миний ичиж амжаагүй олон зөв шаныг надад хэсгэлж өгнө. Энэ л үгүй. Таны тэр багж на хаан чолон хурдан хаяг. Би тэрнийг хөнан ван өргөмжлий. Чингис хаан. Энд чинь дааж явахгүй болсон биш үү? Ясхуг нэ. 18 жилийн өмнө Вангын Чүншанч нь намайг жахуутаар өргөмжилсэн нь хоосон нэр хонголдох ботлын төдийл байсан. Тэгэхэд би харин тэрний нэг л дээр хөнан ван өргөмжиллээ. Миний ах トゥ үр хөвгтийн хов нутгаас хоол их. Энэ чинь болоо шүү. За яхав. Чингис хаан найрамдах санаагүй юм чинь бид хатан голын өмнө хөвөнд танай морьт чиргийг хүлээх хэрэг. Хаанта танад орсон найрамдах нөхцөлийг алтан улс яасан ч хүлээж авахгүй байхаа. Хаанта та тал нутагтаа харих санаагүй юм уу? Хэрэггүй би сая ингэж. Алтан улс хатан голын өмнө хөвөнд чиргэн байршуулж барах үед би тал нутагтаа алтан орой дөргөнд унтад суунал да.